Дулаалгад мөнгө хайрлах хэрэггүй гэдэг. Тэгвэл миний байшингийн төв нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа дээврийн хөндөй дулаалгыг хэрхэн стандартад нийцсэн байдлаар хийх талаар зөвлөгөө мэдээллийг бэлтгэн хүргэх болно. За дээврийн одоо адрын хөндийг дулаалгахын өмнө бол энэ усчийг тусгаарлагч энэ зориулалтын материалыг дэвсэж өгөх шаардлагатай байдаг. Тэгэхээр энийг дэвсхийн ач холбогдол нь одоо юу вэ? Одоо доод өрөөнд байгаа чийг одоо нэг хоолны уур муур хүний амьсгалаар гарч байгаа ингээд нэг тэр уурыг одоо дээшээ дулаалгын материал руу ингэж нэвтрүүлэхгүй тэрнээс ингэж хамгаалах зорилгоор ингэж чийг тусгаарлагч ингэж тавьдаг байгаа. Дулаалгын материалтайгаа заавал уурчийг болон салхичийг тусгаарлагчийг авах хэрэгтэй. За бэдлэн хувьд болохоор уурс тусгаарлагч дээврийн дулаалгын дотор талтай хэрэглэгдэнэ. Аадлын хувьд болохоор салхичийг тусгаарлагч дээврийн дулаалгын гадна талтай хэрэглэгдэнэ. Одоо энэ өөрөө болохоор ийм зориултын хоёр талтай наалттай ийм скотч байгаа. Энийг ивэл шууд хуулчих юм тийм. Хуулаад дээрээс нь энийгээ тавиад наагаад явчих. Тэгэхээр энэ маань ингээд наалдаад ингээд ямарч завсар зайг болчихно ингээд. Тэгэхээр энийг тавихгүй болохоор ямар сөрөг үр дагаврах вэ? Чиг тусгаарлагчийг маш сайн хийжээж ямар завсар зайгүй хийжээж жинхэнэ дулаалга болж гинэ гэсэн үг байхгүй. Одоо чиг авчих юм бол дулаан хадгалах чадвар нь улам муудаад нь гэсэн үг. Материал нь муудна, илжирнэ. Одоо чинь мөөгөн цэр гэж нэг аюултай юм байдаг. Мөөгөн цэрдэн. Хөөс татчих юм л да тийм болон тохоогоор. Энэ одоо ямар учиртай гэж хөөс татдаг байх вэ? Дээврийнхэн дулаалга хийхэд бол заавал ч одоо энэ битүүнжлээ бас сайн анхаарах хэрэгтэй. Одоо бүх зай завсрыг одоо энэ зориултын шахдаг хөөсөөр одоо ингэж дулаалж өгнө. Энэ хөөс маань болохоор нэг яг нэг зориултын Германы хөөс байгаа. Одоо хужаа хөөснүүдийг бодвол чанартай, тэлэлт сайтай. Нэг хоёрыг хэрэглэх байсан бол одоо жишээ нь энэ нэгийг хэрэглэж байгаа жишээ нь тийм чанартай хөөс бид ингэж сонгож хэрэглэдэг байгаа. Ингээд зайлшруулга хийчихэнгүүт. Тэгээ зайлшрал одоо ингэ хийчихэнгүүт тэгээд томроо заагаа битүүлээ ингэ явчихна гэсэн. За эрдэс хөвөнд дулаалгаа ингээд дэвсгтээ ер нь яг ямар хуу байдлаар дэвсэж яаж юм. За эрдэс хөвөнгөө дэвсгтээ болохоор яг юуныхаа хайрцагныхаа одоо авдрынхаа яг өргөнтэй тааруулж эхэлж зүсээд одоо чинь энэ хэдл одоо 60 санжийн зайтай хоорондын зай 60 санж байгаа. Нэг авдар хайрцаг гэдэг чинь энэ хоорондох. Энэ хоорондох зай 60 санж байгаа. 60 санжаар бид нэр эрдэс хөвөнгөө ингээд таараа бэлтгэсэн. Изакамын хувьд болохоор Франц брендийн туркт салбараас оруулж ирдэг болно. Изакамын хувьд нэг боол нь 15 м²-тай. Эрдэс хөвөнгө хэрэглэснээр дээврийн дулааны алдагдлыг бүрэн шийднэ. Хэрэглэхэд болохоор 5 см зузаантай байгаа боодолтой. Тэгэхээр Монгол орны хувьд болохоор нөгөө Сибирийн эргэсдээс уур амьсгалтай учраас 3 давхарлаж хийвэл зүгээр байдаг байгаа. Хамгийн багадаа. Тий, хамгийн багадаа 3 давхарлаж хийвэл зүгээр байгаа. Тэгэхээр одоо бид нар энийг болохоор 4 үе явна гэсэн үг. За энэ тохиолдолд бол 20 санжаар явж байгаа. 20 санжаар явж байгаа гэсэн үг. 4 үе давхарлал. Нэг анхаарах зүйл бол одоо энэ эрдэс хөвөнгөө хийхдээ тэр цаад болон аа нуруу, дам нуруу хоёрын яг зааг руу бүр сайн чигжиж сайн шахаж өгөх хэрэгтэй байгаа. Байшингийн дулаан алдалт ер нь 25-аас 30% нь ер нь дээврээсээ байдаг. Изакам брендийн эрдэс хөвөн маань чиглэг уур амьсгалтай Европын орнуудад хэрэглэгддэг. Евро стандартын дагуу үйлдвэрлэгдсэн болохоор ус чийг нь тэсвэртэй хэлбэрээ хурдан алдаж чалчихгүй гэсэн үг. Дээр нэмээд дулаан тусгаарлна мөн дуу чимээ давхар тусгаарлана гэсэн. Энийг болохоор ингээд хүмүүс ингээд битэрхий хийгээд ингээд чихээд хийгээд идэг. Энэ болохоор чихэж хийж болохгүй. Яг энэ хөвсгөрөөр нь хийх хэрэгтэй. Хөвсгөрөөр нь хийж энэ маань одоо нэг агаар сэлгэлт, агаар хуримтлалт. Хуримтлалт энд чинь байж иж одоо дулаан алдалт бага. За одоо энийг хэлсээд одоо ингээд таасны утгаар хүсэл авчих юм шүү дээ. Хүсэл авчих. Хайрцагийнхаа дагуу хийчихсэн. Одоо ингээд дээрэс нь ингэж дарж яаж юм те. Ингэж дарж хийхээ ач холбогдол нь юу? Дээдл нь болохоор дөрөвдүгээр маань болохоор амын дарж ингэж явж байгаа. Тэгсэндээ битүүмжлээ болон сайжруулж байна гэсэн. Энийг ингэж зөрүүлэхдээ ингэж зөрүүлэх хэрэгтэй юу тий? 10 санжаар ингэж зөрүүлж эрдэс хөвөнгөө ингэж тавина. ISO 9001 болон ISO 14001 чанарын сертификаттай бүтээгдэхүүн байгаа. Евросеп гэсэн стандартыг хангасан бүтээгдэхүүн байгаа. За одоо яг нөгөө дээврийн хэсгийг дээдлийн хэсгийг дулаалж байгаа. Палк маань болохоор 15 санжтай байгаа. Тэгээд дээрэс нь ахиж нэг юм 5 санжийн
пүрүүс нэмж чадаад 20 санчтай болгоод тэгээ яг нэг шилүү өнгөө яг 20 санчаар нь гэж хийж өгч байгаа. А1 ангиллын гэж явдаг байгаа. Гал төсвөртэй гал дэмжихгүй гэдэг ангиллалд нь багтдаг учраас хамгийн том давуу тал нь тэр болно. Хортон шавж мэрэгч үүрлэхгүй, бичил биетүүд үүрлэхгүй, хэлбэрээ алдахгүй, 60 жилийн үйлдвэрийн баталгаатай гэдгээрээ онцлогтой байгаа. Монгол шиг эрс төс уур амьсгалтай оронд дулаалгын материалыг маш сайн хийж явах шаардлагатай. Тэгвэл миний байшингийн төв нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа дээврийн хүндийн дулаалгыг хэрхэн стандартад нийцсэн байдлаар хийх талаар үзүүллээ. Бидэнтэй хамтарч ажилласан Шинэдэ компани хамт олондоо баярлалаа. Дулаалгаа чанартай хийж эрчим хүчээ хэмнэцгээе.